За цэсийн байванг дахин тасжуулах аргаар цэвэрлэх туршилтыг эхлүүлье. За үүний тулд хэрэглэгдэх зүйлсээ нэрлэе. За шаазан аяга, шилэн аяга, за жимбэн, юулуур, фильтрийн цаас, нэрмэл ус, халаагуур гэсэн эдгээр зүйлсийг хэрэглэх нь. За дээрээс нь штатив байгаа. За юуны өмнө хоосон шаазан аяганыхаа массыг авъя. За хоосон шаазан аяга маань 91.3 грамм жинтэй байна. За энд бид нар уусамлаа тасжуулах болно. За харин одоо шилэн аяга жингийн нойллоо. За шилэн аяганда бид нар бохир цэсийн байвангийн талстаас хийн. За энэ маань механик холц агуулсан ийм бохир талст байна. За энэс ойролцоогоор 2 грамм орчмыг хийе. За бохир цэсийн байван маань 1.9 грамм болж байна. 1.9 грамм. За энэхүү цэсийн байвангаа нэрмэл усанд дуусгана. За цэсийн байвангийн талст маань нэрмэл усанд уусгахдаа аль болох бага хэмжээний уусгагч ашиглах хэрэгтэй. Мөн баг зэргийн халаалттайгаар уусгаж болно. За цэсийн байван маань бохир цэсийн байван маань ингээ механик холц нь уусаагүй, харин цэсийн сульфат нь бол бүрэн ууссан цэнхэр өнгөө уусмал үүсгэсэн байна. За одоо энийг урдчлан бэлтгэсэн шүл төрийн цаасаар шүүе. За шүл төрийн цаасыг хунаастай байдлаар бэлтгэсэн байна. Шүлтийг сайжруулахын тулд. За бид нар жингийн авсан шилэн аяга руугаа шууд шүүж гинэ. За мөн үлдэгдэл давсны үлдэгдлээ нэрмэл усаар зайлаад нэмээд хийнэ. За шилэн аяганд маань ис шороо гэсэн бохир хэсэг нь тунж үлдчихэж байгаа харагдаж байна. За ингээ 2-3 удаа зайлч хийгээд гол нь цэсийн сульфат уусмал руугаа бүрэн оруулах хэрэгтэй. За ингээд шүүлтийн процессээс ажиглахад цэвэрхэн цэсийн сульфатын уусмал бол шүүгдэж байна. За үүнийг шүүж дуусны дараа шүл төрийн цаасыг нэрмэл усаар 2-3 удаа угааж шүл төрийн цааснаас цэсийн сульфатын давсаа бүрэн уусмал байдалд шилжүүлнэ. За шүл төрийн цаасыг цэнхэр өнгөний найралтал нэрмэл усаар угаана. За цэсийн сульфат маань цэнхэр өнгөтэй идэв учраас цэнхэр өнгөний найралтал нь сайн угаагаад цэсийн сульфатаа бүрэн доод шүүгц уусмал руугаа оруулж өгнө. За энэ шүүгц уусмалд хлоридион байгаа эсхийг шалгахын тулд за шүүгцээсээ цөмөрөө хуруу шилэндээ тасалж авъя. За уруу шилэндээ тасалж авлаа. За энэ дээр мөнгөний нитратын тунгалаг уусмалаас нэмж өгье. Хэрвээ хлоридион байгаа бол цагаан өнгийн тунц буух ёстой. За гэтэл тунц өгөхгүй байгаа учраас энэхүү уусмал маань хлоридион байхгүй байна гэж үзэж болох нэ. За цэсийн сульфатын уусмалаа одоо сайтар халааж ширгээснээр цэсийн байвангийн талстыг гаргаж авна. За цэсийн байван маань байвангийн уусмал маань ширгээд цэсийн байван маань цэнхэр өнгөтэй таласчсан байгаа харагдаж байна. За одоо энэхүү таластаа хөргөөд тэгээд жингийг аваад тооцоонд ашиглана. За шаазан аяхтай бодис маань хүрсэн байна. Одоо жингээ авъя. За ингээд шаазан аяга
Цэсийн сульфатын талцт 2 нийтдээ 92.8 г болсон. За одоо эдгээр тоон үзүүлэлтүүдийг ашиглаад цэсийн сульфатын гарцыг тодорхойлоорой.